Сайн байцгаана эрхэм үзэгчдээ та бүхэн сайхан амарцгаасан уу? UBS Leds дээр суугаад харуулсан байгаа эрхэм үзэгч та бүхэндээ сонирхолтой ярилцлага хүргэдэг Coffee with Цай нэвтрүүлгийн шинэхэн дугаар хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдөр манай студид төрөлцөрсөн эрхэм хүндтэй зочтой үзэгч та бүхэндээ танилцуулъя. За тэгэхээр глобал удирдагч төвийн сургуулийн тэргүүн ерөнхийлөгч Отгонбат, за мөн түнчлэн за Монгол улс дахь Тайваны төлөөлөгч Grace Lu, за мөн түнчлэн за Монгол улсад суугаа төлөөлөгчийн газрын мэрэгжилтэн Тайваны төлөөлөгчийн газрын мэрэгжилтэн Болор Эрдэнэ хүрэлцэн ирсэн байна. Өглөөний мэнд хүргэе сайхан амарцгаасан уу? Good morning. За тэгэхээр мэдээч хэрэг маш олон тэтгэлэг, маш олон боломжуудыг залуурсад олгож байдаг глобал удирдагч төвийнхэн за мөн түнчлэн Тайваны төлөөлөгч нартай хүрэлцэн ирсэн одоо гол зорилго бол Тайваны тэтгэлгийн талаар бас үзэгч олондоо мэдээлэл хүргэхээр та бүхнийг урьсан юм аа. Тэгэхээр энэхүү мэдээллийг бас үзэгч олондоо тэр дундаа бас өөрийнхөө амьдралыг яг сонгох гэж байгаа, амьдралын замыг сонгох гэж байгаа залуучуудтай зориулсан мэдээллийг хүргээч. За энэ сайхан өглөөний мэнд хүргье. Тэгэхээр глобал удирдагч их сургууль нь бол одоо Тайваны төлөөлөгчийн газартай болон хамтран ажилладаг. За энэ манай сургууль дээр Тайваны боловсролын төв маань аль биесээр ажиллаад бараг 10 дахь жилдээ орж байна. За энэ ямар очиртай юм бэ гэхээр Тайваны одоо 160 гаруй ихтэй сургуулиудыг одоо мэдээлэлээр хангах, эдэн залуучуудыг суралцах чиглэлээр нусалцаа үзүүлэх юм төв багхгүй. За ингээд 2021 онд бол бас нэг баяртай мэдээ байгаа. За тэр нь бол глобал удирдагч 2021 гэсэн одоо онлайн Тайван тэтгэлэгтэй суралцахын видео оролдооныг зарлаж байгаа. За энэ оролдоонд бол нийтдээ нэг 63 одоо хүн ялах боломжтой. Тэгээд Тайваны 9 их сургуульд одоо магистр, бакалавр, докторийн одоо төвшөнд 100% тэтгэлэгтэй суралцахын боломжтой болж байгаа. Тэгэхээр энэ тэмцээнд одоо бас хэрхэн оролцох уу, ямар шаардлага хангаж байгаа гэдэг чиглэлээр бас мэдээлэл өгөхөр ирсэн байгаа. За мөн манай төлөөлөгч маань бас Тайван суралцах чиглэлээр давуу талууд тэр чиглэлээр бас мэдээлэл өгөх хаа гэж бодож байна. Тэгэхээр глобал удирдагч их сургуулийн хувьд бол одоо энэ яг тэмцээний зохион байгуулагчийн хувьд бол одоо манай бас пэйжээр ороод үзэх боломжтой. Ер нь бол одоо хятад хэл болон англи хэлний өндөр түвшинд суралцсан, чөлөөтэй ашиглаж чадж байгаа IELTS болон HSK оноонуудтай оролцогчд бол манай энэ тэтгэлэгт хөтөлбөрт оролцоод одоо Тайванд суралцах тэр ирэхээр бол хожих боломжтой байгаа. За мэдээж оролцож байгаа нөхдүүдээс бид нар урамшуулах үүднээс 3 категоритоос нэг $200, нийтээр $600 шагналын санг бас өгч байгаа. За тийм учраас одоо энэ ковидтай байгаа одоо цар тахлын үед гэртээ байж байгаа, цахимаар үзэж байгаа учраас бүх зүйлээ цахимаар видеого оруулаад тэмцээндээ цахим хэлбэрээр өрсөлдөх боломжтой болж байна. За тэгэхээр бас төлөөлөгчөөс асуумаар байна л да. Сүүлийн жилүүдэд монголчууд за залуучууд маань ерөөхдөө Тайваныг зорж одоо тэдний сургалтын системээс суралцах боломж их нэгддэг болсон байна. Тэгэхээр Тайванд суралцах одоо давуу тал нь юу гэдэг юм болоо энэ талаар бас танилцуулахгүй юу? 有请我们代表中蒙古代表来介绍一下在蒙古学生到台湾学习的优点。Sambaskano. Millionaire Grace. B. Taiwanese Tolologch. 关于蒙古学生到台湾学习的优点，我想先提到，就是日本学生在10年内呢，到台湾念书的人数增加了5倍。那我们可以先听听他们认为台湾学习的优点是什么。 За сайн бацгаана та бүхэнд энэ өглөөний мэндийг хүргэе. За Монгол оюутнууд одоо сүүлийн жилүүдэд Тайван орныг сонгож маш их суралцах болсон. Одоо Монгол оюутнуудын одоо тухай ярихаасаа эхлээд ярихаа өмнө бол Япон оюутнууд Тайваныг сонгож суралцах болсон нэг шалтгааны талаар бас сонирхолтой мэдээлэл та бүхэнд хүргэе гэж бодож байна. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд бол Япон оюутнууд бол Тайваныг зорж суралцах болсон. 根据 NHK 电视台对日本学生的访问，日本学生认为，全世界你只要会中文再加上英文，就可以接触2/3的人口和市场。因此呢，台湾是一个非常理想可以同时学中文和英文的地方。这是为什么日本学生到台湾一下子增加了非常的多。 Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд бол Тайван суралцж байгаа Япон оюутны тоо бол өмнөх одоо оноодоос 5 дахин өссөн гэсэн юм тоо мэдээлэл байгаа.
За тэгэхээр Японы NHK телевизээс одоо авсан ярилцлагын үеэр бол Япон оюутнууд юу гэж илэрхийлсэн мэхээр Тайван суралцсан гэдэг бол дэлхийн зах зээлийн 3-2 дээр одоо гарч ажиллах боломжоор хангагдаж байна гэсэн үг. Англи хэл болоод хятад хэлийг бүрэн эзэмших боломжтой гэж ийм ярилцлага өгсөн байгаа. 那么蒙古的学生到台湾念书，在过去2年也增加了2倍。在2017年的时候是800人，到2019年的时候已经增加到1600人。 2017-аас 2019 оны хувьд гэх юм бол манай Монголоос Тайванд одоо сурж байгаа оюутнуудын тоо 2 дахин өссөн. За 2017 оны байдлаар нийт 800 гаруй Монгол оюутан Тайванд суралцдаг байсан бол 2019 оны байдлаар энэ тоо бол 1600 болж өссөн байгаа. 根据我认识的蒙古留台的学生，大概有2种原因让他们到台湾来念书。第一种就是呢，他们听说台湾是个很好的地方，很好学习的地方，于是他们上网去找资料，他们去查，然后他们到台湾去念书。另外一种呢，大部分就是可能他们的家人先到过台湾，觉得台湾非常的好，常常有一家人可能爸爸去出差或是旅游回来就跟小孩说，去台湾念书，或者是哥哥去念书之后呢，就觉得叫妹妹也到台湾去念书，所以常常会是一家可能是兄弟姐妹都到台湾念书，就是口耳相传的这种情形。 Тайван сурж байгаа Монгол оюутнуудын хувьд гэх юм бол ерөнхийдөө 2 янзаар одоо суралцдаг гэхэд бол хэлцэхгүй. За эхнийх нь бол юу гэдэг нь одоо хүмүүсийн ам дамжсан ярианаас ч юм уу онлайнаар одоо Тайван суралцах ийм давуу талтай байна гэдэг мэдээлэл аваад хүүхдүүд өөрсдөө судлаад явж суралцдаг байгаа. За дараагийн нэг тохиолдол бол ээж аав ч юм уу ах トゥ эгчдөө нь одоо Тайванд суралцдаг. Эсвэл одоо Тайван томилтоор явж исэн аялж исэн ийм тохиолдол байдаг. Тэгэхээр бол Тайван ор маш сэтгэлд нь нийцээд сэтгэлд их ойр байсан гэдэг учир шалтгааны улмаас Тайваныг одоо сонгож суралцдаг болсон юм байгаа. Тэгэхээр бас олон нэтгэлгүүд байдаг. Тэр дундаас Тайван руу бас Япон оюутнууд их хөвчлэн явж байна гэд тэгж байна. Тэгвэл яг Тайваны аюулгүй байдал одоо оюутнуудтай хандж байгаа аюулгүй байдал эрүүл мэндийн салбар нь ер нь яг улс орнуудаас очиж байгаа оюутнуудын хувьд хэрхэн яаж нөлөөлдөг юм бол ямар байдаг юм бол 刚刚所提到的就是台湾提供的奖学金以及还有台湾那个安全还有医疗卫生健康方面他们有需要注意的地方。是，台湾的医疗体系是全世界最好的，我想在这次 COVID-19 的疫情之中已经充分的展现出来然后蒙古的学生到台湾，所有外国学生都可以接受我们的国民健康保险，因此呢，在医疗方面是没有问题的。然后再来，台湾是一个很安全的地方我们有很多的夜市然后呢，常常你晚上就算一个人走在街上，也不用担心。我想，我自己是2个孩子的妈，因此呢，把小孩送到国外去念书，我想这个地方安全不安全是很重要的。那在亚洲最安全的地方，大家认为是日本。日本人认为，除了日本之外，最安全的地方就是台湾。 За Тайваны хувьд гэх юм бол одоо дэлхийд одоо эрүүл мэндийн салбарын одоо тусламж үйлчилгээгээр бол дэлхийд нэгдүгээр бичигддэг. Дээрээс нь улсын оюутнууд гадаад оюутнууд зориулсан эрүүл мэндийн даатгалын систем бол маш сайн өгсөн. Тэгэхээр энэ эрүүл мэндийн даатгалын системтэй даатгалтай хамрагдаад оюутнууд бол эмчилгээ одоо маш чанартай эмчилгээ үйлчилгээг авах боломжтой байгаа. За хоёрдугаар асуудал бол мэдээж хэрэг аюулгүй байдал. Тэгэхээр бол эцэг эхчүүдийн сонголт одоо гадны улс орнуудыг сонгох бас нэг шалтгаан бол тухайн орон хэр аюулгүй бэ? Хүүхдүүдээ явуулаад одоо араас нь санаа зовхгүй байж болох уу гэдэг бас нэг асуудал байдаг. Тайван бол маш олон шөнийн цагтай. Тэгэхээр шөнийн цаг дээр одоо шөнө ганцаараа явсан ч гэсэн огтонч санаа зовхгүй ийм аюулгүй амар амгалан ийм орон байгаа. 那再来，我想谈一谈，就是在这个COVID-19 情况之下，台湾的表现。台湾的人口有2300万，但是这次的疫情里面，我们到现在为止有900多个 cases， 但是其中只有76个是本土的案例，所以台湾非常的安全。现在所有的生活都是很正常的，从幼稚园到大学，全部的学生都正常上课。 因此，我相信在这个 pandemic 这个疫情之中呢，台湾是蒙古学生去留学的一个非常好的选择。 Тайваны одоо энэ эрүүл мэндийн тогтолцоо одоо дэлхийд тэргүүлэх гэдэг нэг зүйлээс харж болно. Тухайлбал энэ цар тахалд дэгдээд байгаа энэ цаг үед бол
Тайванд бол нийт 900 гаруй тохиол бүртгэгдсэн байгаа. За тэгэхээр эдгээр 900 гаруй тохиоллын нийт 73 тохиолдол бол Тайванд яг гарсан дотоодын тохиолдол байгаа. Тэгэхээр энэ бол 23 сая хүн амтай орны хувьд гэх юм бол бас харьцангуй бага тоо гэж бид бас хэлж болох юм аа. За үүнээс гадна бол бүх шатны сургуулиуд, бүх албан байгууллагууд бол хийгүү үйл ажиллагаа явуулж байгаа. За тэгэхээр глобал удирдагч дээд сургуулийн хувьд бол бас Тайваныг онцлон оюутан залуучуудыг сургах болсон. За энэ тэтгэлгүүдийг зарлах болсон шалтгаан нь бас яг юу вэ? Монгол залуучууд маань тэнд очиод ерөнхийдөө амжилттай суралцж байгаа вэ? За яг нь ерөнхийдөө миний хувьд өнгөрсөн 8 жилийн хугацаанд ингээд Тайван руу маш олон удаа аялсан. Бараг нэг 80 гаруй их сургуулиудаар орсон байгаа. Тэгээд ингээд харж байхад бол монголчууд бол бид нар нөгөө глобал удирдагч нэвтрүүлэг гэж анх эхэлж байхдаа Америк нэгдсэн улс руу маш их оюутнууд явуулдаг гэсэн. Ер нь нэг Америк, Тайван, Солонгос нийлээд өнгөрсөн хугацаанд 4500 орчим оюутнуудыг сургасан юм билээ. За ингээд барууны өндөр хөгжилтэй Америк руу жишээлбэл явхад бол мэдээж тэнд өртөг өндөртэй. За тэгээд мэдээж тэндээ яг суралцах зорилготой одоо биелүүлэхгүйгээр өөр зорилго болоо явцдаг тохиолдлууд их гарч ирсэн байхгүй. Тэгээд одоо бол энэ зүүн бол Азийн зүүн байхгүй. Азтай ялангуяа одоо энэ өндөр хөгжилтэй Азийн 5 барууд руу бол монголчууд сурч эхэлж байгаа. Тэгэхээр бид нар юуг бодсон гэхээр Тайванд бол монголчууд очиж суралцаад тодорхой хэмжээр хамгийн боломжийн зардлаар хос хэлний орчинд сурч болох юм байна гэж. Өөрөөр хэлбэл яг англи хэл сайтай хөгжүүлэгчид англи дээр хичээлээ үзчихэд давхар хятад хэлийг одоо ярианы төвшөнд сурч боломжтой. Дээрээс нь Тайваны ихтэй сургуулиуд яг өнөөдрийн дэлхийн ихтэй сургуулийн одоо ranking Times Higher Education ихтэй сургуулийн ranking дотор NTU гэх Тайваны үндэсний их сургууль шилдэг 100-д орж байгаа. За манайхтай хамтарж байгаа тэр Азийн их сургууль болон бусад сургуулиуд категори бүртээ ер нь нэг шилдэг 300 дотор байгаад. Тэгэхээр бол энэ юг харуулж байна гэхээр судалгаанд суурилсан, инновацид суурилсан одоо дээд боловсролын чанарын хувьд маш өндөр байна гэсэн. Хоёрдугаарт нь би юуг ажигласан бэхээр очингууд маш их том лабораториудад одоо тэр биотехнологи, нано технологи аюу том судалгаануудыг хийгээд лабораторид оюутнууд нь яг ингээд гараараа бодит туршилтууд хийгээд одоо энэ нарны энергийн батарейгаар явж байгаа дугуйч гэдэг юм уу тийм яг сүүлийн үеийн технологи үйлдвэрлэл инновацийн бүх юмнууд маань хоорондоо уялдаатай явж байгааг хараад за үнэхээр энд бол Монгол оюутнууд очиод чанартай боловсрол эзэмшиж болох юм байна. Дээрээс нь Тайван бол яг одоо байгаа тэр эдийн засгийн бүтцэн нь болохоор одоо маш их мэдлэг суурилсан тий олон мянган бүтээгдэхүүн бараг гадагшаа экспортлж байгаа юм билээ. Тэгээд компьютер ялангуяа тэр Taiwan Semiconductor Company гэдэг нөгөө үйлдвэрлэлийн процесс, компьютерийн чип тий компьютер технологи, үйлдвэрлэлийн автоматжуулалтын чиглэлээр дэлхийд бол нэг номертой байгаа байхгүй. Тэгэхээр энэ технологи ноу-хаунуудыг бид нар Монголдо шингээх, оюутнуудаа сургаж тэндээс өндөр технологиг гэртээ авчрах нь бол Монгол улсын ирээдүйд хэрэгтэй, бидний ирээдүйд хэрэгтэй учраас одоо тэтгэлэгтэйгээр аль их боломжтойгоор сургая, аль болохоор олон мянган залуучуудыг сургая гэдээ манай сургууль гэсэн дээр нь ирэх 10 жилийн хугацаанд ер нь 10 мянган залуучуудыг сургая. Гэхдээ инженер технологийн чиглэлээр тий болж игэл одоо мэдээллийн технологи одоо ч нөгөө хиймэл оюун ухаан 4 дахь хувьсгалын үегээд мэдээлэл технологи компьютер маш чухал болж. Тэгэхээр энэ чиглэлийн нарийн мэргэжлүүдээр сурах ажлыг амжуулъя гэдэг үднээс бас энэ удаад энэ 63 тэтгэлгийг зарлаж байгаа. За энэ 63 тэтгэлэгт бол тэгэхээр одоо өөрийгөө сориод энэ цар тахлын асуудал маань гайгүй болоод хэл гайл нээгднэ. Тэг би бас сая төлөөлөгчөөс асууж илаа. Манай хүүхдүүд маань ингээд тэтгэлгээ хожоод 8 сард явхад бол боломжтой байна. Тэнд очиод нөгөө 14 хоног карантинлаад өөрийгөө 7 хоног хянаад ингээд хичээлдээ ороо явчихж байгаа учраас оюутныг бол хязгаарлах байгаа. Тийм учраас бол одоо сайн бэлтгэх хэрэгтэй боломж байна л гэж хэлнэ. Тэтгэлгийнхаа яг цөмрөө орё л доо. Тэгэхээр видео хэлбэрээр явуулнаа гэдэг ярьж байсан шүү дээ. Тэгэхээр 63 нэр төрлийн тэтгэлэгт 63 хүн тэнцэх боломжтой юу? Эсвэл одоо бас хэмжээ хязгаартай байгаа юу? Энэ тал дээр видеогоо яаж хүргэх? Тэгээ 59 сургууль орж байгаа. Тал нь үндэсний их сургуулиуд одоо улсын томоохон сургууль, тал нь хувийн сургуулиуд байгаа. За видеого болохоор 2 сарын 20-наас өмнө болохоор манай Тайваны боловсролын төв болон глобал удирдагч их сургуулийн пэйж рүү ороод 3 минутаас хэтрэхгүй Тайванд суралцах миний Монгол мөрөөдөл гэсэн видеог өөрөө тоглохын оролцогч маань өөрөө тоглоод англи юм уу хятад хэл дээр одоо илтгэлээ тавих хэрэгтэй. За тэр илтгэлийг нь бид нар авч үзээд Тайваны сургуулиудтай хянаад эхний шатнд шалгараад за дараагийн шатнд болохоор Тайваны сургуулиудтай онлайн ярилцлаганд орох юм. Тэгэхээр биднэрт бол гол нь нөгөө хэлний чадвар хамгийн нэг нэмэр байгаа. За ингээд 3 сард материалаа өгөөд 5
5 сар урилга аваад за ингээд 8 сард визэнд ороод ингээд явах хэрэгтэй. Тэгэхээр яг тэтгэлгийн хувьд бол одоо магистр, бакалавр, магистр, докторийн түвшинд байгаа. Гол сонирхолтой юм нь болохоор сайн байх юм бол хамгийн доотлол нь одоо төлбөргүй гэдэг чинь жилд $3,000 гэсэн үг шүү дээ. Дээрээс нь стипендтэй 10,000 NT гэдэг чинь одоо нэг $200 юм уу тэр хавцааны сар болгоны стипендтэй. Зарим тохиолдолд бас оюутны байрыг нь даагч нөхцөл байгаа. Тэгээд энэ сургуулиудын шаардлагыг харж агаад өөртөө тохирсон тэтгэлэгтэй өрсөлдөөд ингээд явах хэрэгтэй. Тэгэхээр бид нар бол энийг яагаад хэлж байгаа хэрэг сайн л байвал те чи ямар айлын хүүхэд, ямар нийгмийн гаралтай, ямар хүн ч хамаагүй гацгүй чи өөрийгөө хөгжүүлээд тэр хэл усны чадвар чинь байгаад тэ сургуультай таалагдчих чадвал одоо тэтгэлэг бол өнөөдөр боломжтой байна те бидний жоох хүүхэд байх үе шиг биш болчиход байгаа хэрэг. Одоо чи ингээд нөгөө маш их тэтгэлэг гараад ирсэн. Тэгээд тэр юм руу явахын тулд өөрөө л хэл усаа сайн бэлтгэх хэрэгтэй. Тэгэхээр төлөөлөгчөөсөө асуумаар байна. Орон орны оюутнууд одоо Тайваныг бас зорж байгаа юм байна. Тэгэхээр яг энэхүү тэтгэлгээр яваад за хүссэн мэргэжлээрээ сураад буцаад одоо их орондоо ирж байгаа оюутнуудын эргэх холбоо ямар гэдэм бол зайлсвал Тайванда үлдээд ажлын байран дээр ингээд гарч ирнэ үү? Эсвэл улс орны одоо оюутнууд их орондоо очиод ажлын байрнаар гарч ажиллаж байна уу? 想要了解一个情况，就是毕业生那个在台湾毕业回来以后是在蒙古的就业情形如何呢？还是有一些学生留在台湾工作呢？台湾政府提供一个优惠，就是所有的外国学生在台湾毕业了之后，都可以在台湾多留1年。那这1年呢，可以用来找工作，也可以用来实习。我也欢迎就是蒙古到台湾的学生多加利用。那现在蒙古在台湾毕业之后的学生，有一些是留在台湾，然后有一些就是回来在各行各业之中慢慢的发展。那有一点我是想要跟各位说明，就是因为是2002年我们才有第一批蒙古的学生到台湾去念书，所以现在我们在这个蒙古的毕业之后的校友还没有那么多。За тэгэхээр бол яг энэ дээр бол хэлээд анхны одоо хамгийн анхны Тайван суралцчихсан оюутнууд бол 2002 онд бол анх Тайван суралцчихсан. Тэгэхээр бол төгсөгчдийн тоон бол бусад орностой харьцуулбал харьцангуй цөөн гэж хэлж болно. Гэхдээ Тайваны одоо засгийн газраас нэг одоо давуу тал олгодог нь Тайванд ихтэй сургууль төгссөн оюутнуудаа 1 жил Тайванд ажиллах эсвэл дадлага хийх юм боломжийг өгдөг байгаа. Тэгэхээр одоо төгсөгчд маань зарим төгсөгчд маань шууд төгсөөд одоо тэндээ үлдээд ажил хайх ч юм уу, дадлага хийх ч юм уу ийм сонголт хийдэг бол зарим төгсөгчд бол ирээд шууд одоо өөртөө мэргэжлэр ажилладаг байгаа. Та яг Тайванд суралцах одоо 3 топ шалтгааныг те Монгол залуучуудад хэлээч гэд гэх юм бол таны зүгээс ямар зөвлөгөө өгөх вэ? 请您说出那个蒙古学生到台湾学习的最大的3个理由。我想最大的就是台湾高等教育的 quality 非常好，在全世界应该是排名前10之内的。再来第2就是安全、便利，然后医疗的环境非常的好。那我想第3很重要的一点就是台湾提供非常多的奖学金。根据我们的统计，95%在台湾念书的外国学生都有拿到奖学金。那么我觉得还有第4个理由，就是台湾是一个岛，周围都是海，从台湾所有大的城市到海边，只要半个钟头，最多1个半钟头就到了。像我儿子现在正在垦丁潜水，台湾的最南端。那垦丁今天的气温是24度 plus。 За тэгэхээр бол Тайванд одоо суралцах маш олон давуу талууд байдаг. За эдгээрээс бол 3 одоо томоохон давуу талыг онцлоё гэж бодлоо. За эхнийх нь бол мэдээж Тайваны ихтэй сургуулиудын боловсрол, дээд боловсрол бол дэлхийд бол чанараараа дэлхийд эхнийд 10 байрт багтдаг гэж хэлэхэд бол таатай байна. Тэгэхээр Тайваныг сонгосон тохиолдолд та маш өндөр чанартай, маш сайн боловсролыг эзэмших юм боломжтой байгаа. За хоёрдугаарт бол мэдээж хэрэг аюулгүй байдал. Үүнээс гадна аюулгүй байдлаас гадна бас нөө эрүүл мэндийн даатгалын систем маш сайтай учраас эмчилгээ үйлчилгээ авахд бол маш таатай, маш амар хэлбэр байдаг. За 3 дахь одоо давуу тал гэх юм бол Тайваны одоо ихтэй сургуулиудаас маш олон төрлийн цэцгэлэгтэй хөтөлбөр зарладаг. Яг одоо өнөөгийн одоо өнгөрсөн жилийн гаргасан статистик судалгаанаас харахад яг Тайванд одоо суралцж байгаа оюутнуудын 95% нь ямар нэгэн тэтгэлэг тамирагд суралцж байгаа гэсэн ийм тоо мэдээлэл байдаг. За дөрөв дэх даваа тал гэж бас нэг зүйлийг онцлмоор байна. Тэгэхээр Тайван бол 70 орн
дөрвөн талаараа далаагаар хүрээлэгдсэн. Тэгэхээр одоо хажуу одоо ойр хавийнхаа дагуул одоо арлууд руу аялах юм бол 30 минут одоо онгоцоор яваад хүрчих боломжтой. Яг одоо манай хүү бол одоо 50-ыг одоо хажуугийн дагуул арал дээр одоо усанд шумбц орж байгааг тайлбарлаж байна. Тэгэхээр тийнд бол одоо нэмэх 26 градусын дулаантайгаа. Тэгэхээр одоо байгаль орчны тий одоо байгаль орчин гэсэн их сайтай гэж ойлгож байна. Цаг уур их сайтай.那既然讲到台湾奖学金，我们有政府提供的，台湾教育部提供的台湾奖学金，现在已经可以开始申请了哈。然后呢，就是请这个大家可以上我们Terro 的这个 Facebook 哈，扫描这个可以到我们 Terro 的 Facebook。Тэгэхээр энэ цай сэтгэлийн талаар дурдлаа. Тэгэхээр энэ яг одоогийн байдлаар энэ 50-ны засгийн газрын сэтгэлтэй хөтөлбөрийг зарлагдсан байгаа. Тэгэхээр энэ жил болгон 50-ны боловсролын амнаас Монгол улсын оюутан залуус толгойд ийм тэтгэлэг байгаа. Тэгэхээр оюутан залуус маань манай төлөөлөгчийн газрын албан ёсны Facebook page руу ороод энэ тэтгэлийн талаарх мэдээлэл авах боломжтой байгаа. 那这是政府提供的奖学金。我们还有很多大学提供的奖学金，那么这个网站可以帮助蒙古的学生选择到台湾要念哪一间大学，还有哪一个系所，还有各个大学提供的奖学金。那这个网站还有蒙文版，所以对蒙古学生来说很方便。Саяны дурсан одоо зүйл бол энэ 50-ны засгийн газрын сэтгэлтэй байлаа. За studyintaiwan.org гэдэг энэ сайтаас бол 50-ны ихтэй сургуулиудын талаар мэдээлэл, ихтэй сургуулиудын олгож байгаа сэтгэлийн талаар мэдээллийг авч болно. За монгол хэл дээр хувилбартай учраас монгол оюутнууд ашиглахад маш тохиромжтой амар хэлбэр байгаа гэж хэлбэрч байна. 那除了这个之外，我们还在蒙古有蒙古高等教育中心，蒙古的台湾高等教育中心，由欧拱校长这边来协助蒙古的学生来申请台湾的学校跟奖学金。据我了解，我们还有很多大学有专门提供给蒙古学生的奖学金。 Эдгээр сэтгэлээс гадна бол сэтгэлийн бас нэг боломж байгаа. Энэ бол одоо Тайваны боловсролын төвөөс олгож байгаа Тайванд суралцах энэ боломж байгаа. Тэгэхээр энэ манай сая Утган бацын ажлаасаа ярьлаа шүү дээ. Энэ бол 9 сургуулийн нийт 63 тэтгэлэгт Монгол оюутнуудыг өрсөлдүүлэх суралцуулах боломжтой гэдэг. Тэгэхээр Тайванд суралцах бол маш өргөн боломж байдаг. За тэгэхээр глобал удирдагч их сургуулийн талаар бас ярилцъя гэж бодож байна л да. Яриагаа үргэлжлүүлэе гэж бодож байна. Тэгэхээр 2 жил Монголдо сураад 2 жил гадаад сурах тэтгэлэгт хөтөлбөрүүд өгдөг. Доторх одоо сургалтын системнаас Монголдо гадны одоо сургуулиудын жишгийг тогтоож байгаа болов уу гэж бодож байна. Тийм яхаа ерөнхийдөө одоо бид нар ингээд энэ ковидтай холбоотой ер нь 12 дугаар ангийн хүүхдүүд энэ жил төгсөж байгаа 12 дугаар ангийн хүүхдүүдэд хандаж хэлэхэд мэдээж энэ тэмцээнд одоо Тайванд суралцах тэр мөрөөдөл авах хэрэгтэй. Тэр Монгол мөрөөдөл авах хэрэгтэй. Тэгээд мэдээж тодорхой хэмжээр хил усаа сайн үзээгүй ч юм уу бэлтгэлтэй биш байж болно шүү дээ. Тэгсэн тохиолдолд глобал удирдагч их сургуульд 2 жил суралцаад энэ 2 жил суралцах хугацаанд англи хэл IELTS-ийн шалгалтанд бэлтэх боломжтой байгаа. За мөн Тайваны боловсролын төвөөр одоо Тайванаас бас хятад багш хурж ирж хятад хэл заадаг байсан. Тэгээ сая одоо нөгөө хэл гайлаас болоод бас ирэхээ болчлоо. За ингээд 2 жилийн хугацаанд хэрвээ одоо IELTS-ийн тодорхой хэмжээний 5.5 ч юм уу тодорхой түвшинд хүрч чадах юм бол манай хамтын ажиллагаатай сургуулиуд руу одоо шилжин суралцах тий 2 жил Монголдо 2 жил Тайванд суралцаад хост дипломтой төгсөх боломжтой байгаа. Тэгээ энэний давуу тал юу гэхээр нөгөө тухайн хүүхэд Монголдо 2 жил суралцаад бас юу сурахаа тодорхойлоод тэгээ өөрийгөө хөгжүүлээд тодорхой хэмжээгээр Монголынхаа төлбөрөөр суралцаад энэ нэг цар тахлын асуудал бас хаашаа явах нь вэ тий энэ асуудлыг бас харж агаад ингээд аажуу тайван шийдээд явах боломжтой байгаа учраас энэ сонголтыг бас бодож үзээрэй гэж эцэг эхчүүдтэй хэлмээр байна. За тэгээд саяны зүгээр төлөөлөгчийн хэлсэн юм дээр нэг зүйлийг нэмж хэлэхэд миний зүгээр нэг 50-нд ч нэг л бодсон зүйл болохоор энэ орн бол яг хандлагын хэвд нэг арай монголчуудаас арай өөр юм байна. Тэр нь юу вэ гэхээр бид нар бол ингээд баахан гаднаас ингээд янз бүрийн бараанууд авчраад ингээд нэг брокер маягтай зараад штэ тийм үү гадны бараануудыг зараад ш. За энэ 50-чууд бол үнэхээр өөрсдөө үйлдвэржүүлээд дэлхий рүү хэдэн мянган бараагаа зарж байгаа юм байна. За энэ агуулгаараа бол одоо дэлхийд үнэхээр одоо мэдлэгээ экспортлж байгаа, боловсрлоо экспортлж байгаа орн юм байна. Тэгэхээр монголчууд яаж тийм болох вэ? Монгол улс яаж тийм болох вэ? Эхлээд боловсрлоосоо эхлэх хэрэгтэй. Бид нар инженеруудыг бэлтгэх хэрэгтэй. Мэдлэг суурилсан салбаруудаар залуучуудаа одоо олон мянгаар нь сургажиж тэр залуучууд маань одоо буцаж ирэх хэрэгтэй. Тэгээ би нэг өмнөх нэвтрүүлэг дээр бас хэлжсэн зүгээр энгийн одоо шинжүү гэх технологийн парк төр чинь нөгөө Silicon Valley ихгүй Тайваны.
шинжүүд байгаа технологийн компанид ороход л сарын 6 сая долларын борлуулалттай одоо Cisco интернетийн кабель нийлүүлдэг компани гэж байгаа байхгүй. Тэр бол зүгээр л энгийн компани. Тэгэхээр тэрний цаана хэдэн мянган ийм одоо мэдлэг суурилсан технологи, өндөр технологи суурилсан компаниуд байна гэд бодохоор эдний эдийн засаг бол үнэхээр унахгүй байна. Тэгэхээр би ингээд 8 жил ингээд аялахад $1 NT доллар тэнцэж байгаа нь 29 гэдэг яг тэрэн дээр л байгаа байхгүй. 29 30 гэдэг дээр л байгаа байхгүй. Тэгэхээр манай доллар ч одоо жишээл тэ 2000-аас 2800 одоо 3000 руу төгсөж ш. Тэгэхээр энэ юутай холбоотой гэхээр эдний бараанууд дэлхийд яг л нөгөө HTC утсан тэр чигээрэл Acer компьютер нь тэрүүгээрэл зарагдаад байгаа байхгүй. Үнэн буурахгүй. Бидний зарж байгаа тэр зис байна уу, тэр нүүрс байна уу, тэр юмнуудыг ч үн ингээд дэлхийн зах зээлээр дэше доошоо унаад байна. Тэгэхээр бид нар хизээ Монгол улс ингээд энэ ядуурл энэ хэцүү юмнасаа салах уу гэхээр боловсролын салбарт реформ хийх хэрэгтэй, гадагшаа сурах хэрэгтэй. Хүссэн үсээгөө манай өөрөө дэд боловсролын салбар маань өөрөө дэлхийн стандартны чанарыг өгөх боломжгүй байна. Яагаад гэвэл үйлдвэрлэл нь байхгүй. Багш нар нь бэлтгэдэггүй. Тэгэхээр бид нар оюутнуудаа тэнд очиж богино болон урт хугацаагаар сургаснараа бид нар тентхийн бас тэр ноу хау технологи яаралтай өөрсдөө шингээж авах хэрэгтэй. За тэгээд яагаад Тайвань гэдэг байгаа гэхээр манайхан хятадтай их андуурд юм л. Хятад эзтэй гэдэг. Тайвань бол ерөөс ямар хятад биш. Яагаад тэгэхээр тэр бол маш өндөр түвшинд хөгжсөн Японы 50 жилийн колони ус. Тэгээд Японы тэр маш өндөр технологиг нэвтрүүлсэн. Би бол одоо яг Тайвань таалагддаг юм гэхээр тэр нэг бөмбөлгтэй цай өгдөө. Тэрийг нуухтартай бабо мөөгти. Тэр нэг гоё. Bakery те одоо нэг нарийн боо маш гоё. Тэр нэг чаттай үлээ нэг тийм cake pineapple cake гэж байдаг. Тэр мөр нь янзын гоё шүү дээ. Тэгээд ингээд нэг хоол нь маш гоё. Одоо хоолны садсан яаж. Хоол нь айгүй гоё. Тэгээд дээрэс нь 70 уур амьсгалтай болохоор бас дулаахантай жаа. Монголчууд арай жоохон халуудаа л байдаг. Гэхдээ яг бас ингээл айл талдаа тэр чинь нөгөө далаа эрэхтэй. Тэгэл Филиппин руу түрүү ярьсан чинь Филиппин руу нэг цаг нисэж чинь Индонез ингээд айгүй олон Бали Мали гэл ингээд газар руу аялж болохоор Монгол оюутан өөрөө бас айгүй их юм үзчихэж байгаа байхгүй. Тийм учраас нэг амар Америк руу ч юм уу Канада руу ч юм уу Европ руу тэр үнэтэй газар битээ тэмүүлээ. Эхлээд Тайванд 1-2 жил сурчаад тэгээд цаашгаа угаасаа Тайваны сургуулиуд тэр Канадын Америкийн сургуулиудтай хамтын ажиллагаатай 2 жил Тайванд 2 жил Канада байна уу Европ руу Франц руу явж болно тийм. Тэгэхээр энэ боломжуудаа өөртөө тэр дэлхийг очиж мэдрэх тэр боломжийг өөртөө олго. Өөрөө өөрийгөө эвд гэж байгаа байхгүй. Өөрөө өөрийгөө эвд. Одоо ингээд суугаад ажиллах. Одоо энэ ковидын үед бол ингээд хил мэлээ үзээд тийм. Ингээд жоохон хөгжмөр байна заяа. Тийм учраас том зорилгоо гоё тавь. Одоо том зорилго чинь би ирээдүйд Монголдо маш гоё одоо нарийн боовны цех байгуулна ч юм уу. Би ирээдүйд ийм том үйлдвэр байгуулна гэдэг энэ хандлагаа бид нэр өөрчлөмөр. Тэгэхгүй Монгол улс үйлдвэрчгүйгээр угаасаа бид нар дэлхийн эдийн засгт угаасаа өрсөлдөж чадахгүй. Тийм учраас бид нар энэ Тайвань руу яваад тэр инженер технологийн одоо ноу хау гэж одоо сураад ирээл гэдэг л нэг ийм боломжийг ашиглах хэрэгтэй байна. Тэгэхээр яг телевиз үзэж байгаа хүүхдүүд болон за эцэг эхчүүд бодож байгаа хэл та. За хэллээр гологдох болоо тий. За одоо энэ нөгөө уралдаанд нь тэтгэлэгт нь оролцъё гэхээр видео бэлтгэх чи яаж бэлтэх юм бэ? За одоо би чи мэрэгжлийн видео мейкер биш тий. За эсвэл хэлгүй. За эсвэл миний хэл энэ үе одоо энэ 10 жилд сурсан миний англи хэлний төвшөг хүрэхгүй гэдэг ч юм ийм айцууд хаалгаар ингээд бүгд энэ өөрөөсөө хаагаад иж магадгүй. Тэгэхээр та тэрийг нээгээд өгөөч. Би яг зүгээр гар утас чинь байгаа шүү дээ. Гар утсаа тавиал тэгэл гэртээ сууж байгаа л видеого хийчих. Энд видео гэдэг нь одоо өөрийнхөө Монгол одоо хүсэл мөрөөдөлтэй Тайвань зорилцох Монгол хүсэл мөрөөдлөө англи болон хятад хэл дээр ихтгэл маягаар тий. Тэгэл тавьчихна. Яг бид нар бол заавал юм мундаг англи хэлтэй хятад хэлтэй байныг хайгаагүй. Эхлээд өөрийгөө сориод үзэлдэ босод хүмүүстэй харьцуул. Бид нар нөгөө пэйжэн дээр бас явуулаад ирэхээр энэ ямар мундаг ярьд юм бэ? Зарим нь жоохон инээдтэй хэлбэрээр ч хийсэн болно шүү дээ. Эн чинь бас нэг төрлийн манлайлал шүү дээ. Өөрөө өөрийгөө нээж, өөрөө өөрийгөө айдсаад авж байгаа асуудал байхгүй. Тэгээ бид нар тэрийг чи харж байгаа тохиолох. Үнэхээр муу хэлтэй ч гэсэндээ гоё сонирхолтой бид нарыг инээлгэж чадчихвэл яг бид нар бас нэг 200 Америк долларын шагнал өгье гэж байгаа байхгүй. Тэгэхээр тийм учраас өөрийгөө сориод үз. Тэгээд магадгүй мөрөөдлөө одоо орон нутагт байгаа хүмүүс бол нэг хотод очих тухай юм бодоод байгаа байхгүй. Хотод ирээд яах юм тийм биз дээ. Тайванд явах тухай, дэлхий рүү гарах тухай. Зарим нь одоо Марс руу хүртэл явах тухай яриад байна шүү дээ. Тэгэхээр за Марс нь цаашаа дээ. Гэхдээ бид энэ дэлхий рүү гарах хэрэгтэй юм байна гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тэгээд бүгдээрээ оролцоороо зүгээр өөрийгөө сориод үз. Тэгээ болохгүй бол Монголдо 1-2 жил сураад тий. Тэгээд өөрийгөө хөгжүүлээд жаахан цаг хугацаа хэрэгтэй. За глобал өдөржих сургуулийн үед бас нэг олж байгаа
Давуу тал бол чи огт хэлгүй байж болно. Гэхдээ нэг семестр солилцоогоор явж болно. Одоо шил Минчоны их сургууль ч юм уу, Азийн их сургууль манай хамтарч байгаа сургуулиуд нэг семестр сурахад төлбөргүй байдаг байхгүй. Манай оюутан учраас манад нэг 2 сая хэдэн зуун төлбөрөөр төлцсөн тохиолдолд төлбөргүй. А би тэгээд тэрийг юу гэж хэлдэг вэ гэхээр хадан дээрээс өөрийгөө түлхэх гэж ярьдаг. Яагаад тэгэхээр чи өөрийгөө хүчлэл онгоцон цуулгаад тэнд очиад англи хэл дээр нэг хичээл үзээрэй. Энэ бол яг там. Яагаад тэгэхээр юу ч ойлгохгүй гэсэн. Тэгтээ нэг сарын дараа чи нэг өөрийгөө танилцуулдаг болно. 2 сарын дараа номын сонгоо олдог болно. 3 сарын дараа гэрээ ямар ч ясныг олцдог болно те. Ингээд хэлд орох байхгүй юу? Ингээд хэлд ороод гэрэл дасаад ирсэн хүүхэд дараа нь ерөөсө тогтдгоо. Манай оюутнууд ч одоо ингээд 51 семестр болчихвол хурж ирээл би одоо Солонгос явлаа. Би одоо Америк явлаа гэдэг ерөөсө тогтдгоо байхгүй. Яг хүн юм үзчихээрээ тогтдгоо юм. Тийм учраас нөгөө тогтохгүй л бол. Тэр чи өөрөө бидэнд хэрэгтэй, эцэг эх чи хэрэгтэй, эх оронд чи хэрэгтэй, суманд чи хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ чиглэлийн боломжийг ашиглаарай. За нэвтрүүлэг маань дуусаад 1 минут үлдсэн байна. Тэгээ би төлөөлөгчөөс сүүлийн асуултыг асууя гэж бодож байна. Монголчуудтай ингээм хамтран ажиллаад Монголд амьдрах ер нь ямар байна? Монгол оюутан залуучуудын оюуны потенциалыг ер нь юу гэж үнэлж байгаа вэ? Тэр талаас нь тест. 节目的最后一课呢，想要了解一下代表对蒙古人合作的那个认可就是合作的怎么样？然后您对蒙古学生的评价是如何呢？首先很谢谢主持人邀请我来这个节目。我来蒙古1年多了，我觉得蒙古人非常的友善，对外国人非常的友善。我到各个地方不会讲蒙语，都受到很多蒙古朋友的帮忙，非常的感谢。那么蒙古的学生在台湾呢，学习的情况也都很好。那我要鼓励他们在台湾，除了交台湾朋友，还可以交很多外国朋友。因为台湾是一个很国际化的地方，还可以交很多外国朋友，对他们将来不管在台湾就业，或者是回到蒙古来贡献，都会有很大的帮助。За тэгэхээр одоо танай нэвтрүүлэгт өнөөдөр оролцож оролцсонд маш их баяртай байна. Миний хувьд бол Монгол оронд ирж ажиллаад 1 жил гаруй хугацаа өнгөрлөө. Тэгэхээр манай монголчууд бол маш одоо зочлонтой, найрсаг, нөхөрсөг юм хүмүүс. Ялангуяа гадны хүмүүс, гадаадын хүмүүс бол одоо маш их сэтгэлээсээ тусалдаг гэж би анзаарсан. Монгол оюутнуудын хувьд гэх юм бол одоо Тайваныг сонгож суралцах юм бол маш их олон одоо давуу тал бол байгаа. Тэгээд Монгол оюутнууд бол хичээлдээ одоо маш хичээл чармаалттай ийм мундаг хүүхдүүд байдаг гэж би анзаарсан. Тайванд суралцсан бол одоо Тайван оюутнуудаас гадна бас дэлхийн бусад улс орнуудын одоо маш олон найз нөхдөдтэй болох боломжтой. Энэ цаашдаа мэдээж хэрэг одоо нөгөө ажил хөдөлмөр эрхлэгдэн ч гэсэн бас томоохон давуу тал болох юм магадaltaй. Тэгэл яг өнөөдрөөс бид бүхний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээд глобал удирдагч за Тайваны элч төлөөлөгчтэй хамтран бас энэхүү сайхан тэтгэлгийг зарлж байгаа танай хамт олондоос амжилт хүсье. Тэгээд Монгол орныхоо ирээдүйн басан залуучуудыг жил ирэх тусам бас тоогоо ихсгэж бас дэлхийд гаргаарай гэж бас танаас хүсэмээр байна. Ингээд бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн та гуравтаа маш их баярлалаа. Баярлалаа. Хэрхэн удирдагчтай зочтой дахин танилцуулаад нэвтрүүлгээ өндөрлөе гэж бодож байна. За, глобал удирдагч их сургуулийн ерөнхийлөгч Отгонбат, за мөн түнчлэн Монгол улсад суугаа Тайваны төлөөлөгч Grace Low, за Монгол улсад суугаа төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Болор Эрдэнэ нар бид бүхэнтэй өглөө эхлүүллээ. Баярлалаа. Баярлалаа. Thank you. Кофе цай нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Үргэлжлэл UBS-ийн эцэстэг хамтдаа байгаарай. Түр баяртай үзэгчтэй.